Хүмүүн өөрийн чадамж болоо сул талыг анзаарахаас илүү өрөөлийг илүүтэй харчих гээд байдаг. Тэгвэл өрөөлийг тэр үүнийг чаддаг юм гэж өтөөрхийн оронд зэрэгцүүлээд юуг би чаддаг юм гэж өөрөөсөө лавлах ёстой юм. Тэр үүнийг чадахгүй юм байна гэж шоглохын оронд би юуг дийлэхгүй вэ гэж өөрийгөө сорих ёстой юм. Түүнийг барлаа гэж сорихын оронд өөрийгөө барах чадах нь юу юм гэж хэмжих ёстой юм. Хүмүүний амьдралын тууллыг нэжгээд нэгжилж тандаж дийлэхгүй хинчиг. Гэхдээ туулал болгоно юуны төлөө юм гэдгийг анзаараасай. Өдий туулал хүртэл агссан дадлаар хөвчлээ хүртсэн чадамжаа өдий болтол сурсан эрдэмээ юуны төлөө ашиглах юм бэ гэдгийг анзаараагүй нь анзаараасаа гэсэндээ л хэлээд байгаа юм. Үгүй ядахтаа ядрууд нь ядаад байхад яасан их зүн дундурлаж мэдрэмжиндээ хөтлөгдөг ядрууд бай. Гэтэл энэ алдхан биетэн байгаа харааны орон зайгаа та нар хэмжсэн хэдв? Хэдий зай хүртэл та нар харж тодолж дийлэх үү? Энэ алдхан биетэн байгаа энэ сонрынхон орон зайг хэмжсэн хэдв? Хэдий холц хүрээг та нар тусаж дийлэх үү? Өөрийн орон зайндаа цоргих үнрийг ямархан зайн мэдэрч чадхаа хэмжсэн хэдв? Өөрийн хүрэлцэж байгаагаараа арьсаараа үссээрээ сайнтай саартайг ялгаж чадсан хэдв? Өөрийн амталж байгаагаар ээлтэн ээлгүй хохиролтой хонжоотой гэдгийг хэмжсэн хэдв? Өөрийн алдад байхын тавхан мэдрэхүйг нь хэмжиж барчхаагүй байж өөрийн төсөөлийн орон зайд хийрхлийн орон зайндан автаад түүндээ дурлаа шунаад байгааг нь өвгөд бидлав гайхдаг. Мэдрэмжийг хөглөөл гэвэл ядахнаа энэ өөрийн таван мэдрэхүйгийг хэмжиж чадчихад үүнийхэн ард дээр бодлоо цэгцэлж дийлчихвэл бүхэл бодлын суурь, бүхэл үүлийн эхлэл бодол учраас та ядрууд нь үүнийг анзаарахгүй хитээцэн мэдрэмж хөөцөлдөж хурцдсан зүнд хөтлөгдөж хуурагдсан мэлмидэн автаж хий ертөнцид живж байгаа нь арвин байна. Мөнтэй харамсалтай. Таван мэдрэхүйгийн хэмжээд ирэхийн цагт хэмжихийн тулд ажаад ирэхийн эхлэлд ажихын тулд анзаарах суулгах энэ дадлыг өөртөө хэвшүүлээд ирэхийн цагт хүссэн ч үүнийг чинь дагаад өөрийн чинь бодол эвцээд ирнэ. Яваанда цэгцрээд ирнэ.